За боллоо. За болцсон. За сайн PS Монгол гэдэг рүү орчлоо. Тэгээд нүүр. За эхний хэлжийн яг нэг өөр хаягаар орох нь шүү дээ. Яг тэгвэл та нарын хаяг хараахан үүсэг байгаа учраас. LMS-ийг Монгол Цэкон. За тэгэхээр яг нь холбогдох гэж байгаас баруун талд нь тийм байна. холбогдох нэр гэдэг дээр оюутны кода бичнэ гэсэн тийм үү? За нууц үгэн дээр нууц үгээ оруулаад холбогдох гэдэг дээр гарна. За өнөөдрийн хувьд бол холбогдох нэр нь болохоор бид нар нэг нэрээр орно. Бүгдээрээ орж одоо харуулна гэсэн. Нууц үг нь S үсэг нь томор тийм ээ. За та нарын нууц үг бол бүгдээрээ адилхан жижигээр байгаа шүү. За. Дагуулзараас нэг. За. Холбогдох дээр хөө тэ. За холбогдох. За нэвтрээд орчлоо тийм ээ. За тэгэхээр одоо зүүн тал руу хар. Зүүн талд чинь жоохон доош явахаар миний курсууд гэж байгаа. Чиний хар бол одоо чи бол миний баруун тал руу хараад байна л да. Одоо үндсэн хуудас гэж байгаа ч тэр миний курсууд гэдэг доор байна. За та нар яг энэ дараалалаар хийнэ гэсэн. Миний курсууд гэдэг дээр дарахаар зөвхөн та нарын үзэх боломжтой хичээлүүд харагдана гэсэн үг. Тэгэхээр бусад хичээлээр хэд юм орж үзчихснаас шууд миний курсууд гэдэг дээрээ дарахаар та нарын үзэх боломжтой хичээлүүд гараад ирнэ гэсэн үг шүү. За. Нэвтрээд орсныхаа дараа шууд ингэж орно гэсэн. За тэгэхээр мэдээлэл технологи, мэдээллийн систем гэдэг удаар байгааз. За нийт та нарын орж байгаа эхний семестр 5 хичээл орно. Тэр 5 хичээлийг та нар үзэх боломжтой, сургалтын албыг үзэх боломжтой, цахим номын сан үзэх одоо боломжтой. За хэрвээ өөр хичээл нэмж үзье гэх юм бол сургалтын албанаас зөвшөөрөл авах гэсэн үг. Англи солонгос хэлний цуг үзэх юм уу? Юу гэнэ? Солонгос хэлний цуг үзэх юм уу? Англиар солонгос хэл яах юм уу? Цуг үзэх юм уу? Цуг байсан юм уу гэж юу гэсэн үг вэ? Цуг үзэх юм уу гинэ? Цуг үзэх юм уу? Англи хэл солонгос хэлийг болохоор ямар ангийн ямар мэргэжлийн хүүхэд гэдгээс хамаарат үзнэ гэсэн үг. За мөн сонгон хэл байдлаар үзнэ. Англи бишээс нь жараад үзчих байхгүй юу? Ажлын хувийн шин чадварууд, хувийн чадваруудын үлдээ шин чадвар бүтээн чадвар өгөөч. Надад юу яаж удаа яриа. Чи Хичээлийн хөтөлбөрүүд зарим нь тавигдаагүй байгаа юм уу те? Тийм, зарим нь тавигдаагүй байгаа гэсэн. Яг л гэх багш нар маань хичээлийн хөтөлбөрөө өгөөгүй байгаа гэсэн үг шүү дээ, тийм? За гүрэн таваа мэн те. Хичээлийн материал маань болохоор байнга шинжлэгдэнэ. Яагаад гэвэл одоо орж байгаа хичээлүүд маань улиралд одоо шинжлэгдээд явагддаг учраас. За хамаг үзэж байгаа юм.
Чиги миний дээр чиги аяч нэг став ширээ би болоо. Хамтаа орчих бүрдүүлэхэд ихэнх санаатай байх юм шиг. Хамгийн чи баг гэж одоо ашигтай байгаад шалгуур хийх санийшээс өөрөө бодоо ороод ажиллах. Обжиг гавар үзэхэд шалгуур хийх. И то харин шалгуур ямар ажил хийх вэ? Ихэнх хүмүүстэй хамтдаа ажиллах гэж бодлоо хийх. Ангара байхгүй юм уу? Танаа ингэж эмэгтэй хүмүүс байдаг юм уу? Москва. Байдаг юм аа? Уул нь Баццэг гэдэг нэг хүүхэд байна. Туул гэж байна. Хишиж аваад гэж эмэгтэй юм болоо. Манай гэдэг хүүхдтэй юм. Танаа ингээ өглөөний оройн нийлсэн 15 хүүхэд байна. 15 хүүхдээс өглөөний ангид 3 хүүхэд суудаг юм байна. Өглөөний анги гэдэг нь болохоор Европын бүсэд сууж байгаа оюутнууд гэсэн. Танаа анги инээр эсрэг хүүхдүүд юм уу? Тэр дундаас ангид хамрагдж байгаа хүүхдүүд юм уу? За жоо чанга яриараа сайн сонсохгүй ш. Танаа ангийнхан тэгэхээр одоо энэ намар шинээр эсэж орсон хүүхдүүд. Тийм. Тэр юм уу? 2014 оны 9 сард одоо эсэж орсон хүүхдүүд бол гэсэн үг. Та яг мэрэгчлэр тусан ангийнхан бол биш юм байна тий. Тийм яг бүгдээрээ нэг мэрэгжилтэй биш гэсэн үг. Тэгэхээр тус-тусдаа салаад мэрэгчлийн хичээлүүд үзээ явж байгаа шүү дээ. Үндсэн суур хичээлүүд болох заавал одоо үзэл судлаастай хичээл гэж байдаг тийм ээ. Их сургууль жишээ нь одоо энэ мэдээлэл технологи, эдийн засгийн онол, Монголын түүх, за орчин цагийн монгол хэл гэсэн хичээлүүдийг заавал үзэл судлах хэрэгтэй байдаг байгаа. Ямар ажил хийх вэ? Би миний ажил гаргах юм. Одоо ямар ажил хийх вэ? За дараагийн хүүхд нэвтэрнэ. Эдэр Бацаая ширээ згсаагаад эдэр энэ ирэхээр нэвтэрнэ гэсэн үг.